Орой минь үзэгчтэй хурдан мөр сонирхогч хэрхэн үзэгч та бүхэндээ зориулан хүргэдэг Эрдэмт барьж дэрэмгийн хөтөлбөрт цувралын нэвтрүүлгийн ээлж дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Монголын морины дээд залтнууд цувралаар оролцож байгаа энэ удаагийн нэвтрүүлгийн маань зочин хойморт Төв аймгийн Лүм Сүмийн угуул Монгол улсын тод манлайвч өдөөж хүн шинжилх ухааны доктор Банзрагчийн бэлэг дэмрэл оролцож байна. За баярлалаа бидний урилгыг хүлээн авч студид маань хүрэлцэн ирсэнд. За баярлалаа та бүхэнд ч гэсэн нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа. За тэгэхээр бэлэг дэмрэлхаа. Ер нь бол одоо хүн бүр дор бүрний таны магадгүй нэг 10 хэдэн жилийн өмнө дэвшүүлжсэн 20 жилийн өмнө одоо дэвшүүлжсэн тэр зорилгыг одоо хүн болгон дор бүрний хэрэгжүүлж эхэлж байгаа. Өөрөлдөл адууныхаа хурлах чадварыг дээшлүүлээ, чансааг нь одоо сайжруулъя гэдэг. Тэгэхээр та бол энийг одоо төрүүлж анхаарч байсан хүн. За дээрэс нь хамгийн гол онцлог нь гэх юм бол онл практик хослуулаад тодорхой үр дүнд хүрсэн хүн учраас өнөөдрийнхөө ярилцлагыг гол одоо юу бол таны одоо дипломын ажлын хүрээнд ярилцъя гэж төлөвлөж байгаа. Өөрөлдөл өнөөдрийн ярилцлагын гол сэдэв маань одоо хэрхэн сайн адуутай болох вэ гэдэг хүрээнд байх юм. За тэгэхээр та бол англи, араб болон цэвэр цусны англи монгол адууны биеийн өсөлт хөгжилд галбар бие зохицын онцлог хурдлах чадварын зарим үзүүлэлтүүдийг судалсан гэсэн сэдвээр 2016 онд докторийн зэрэг хамгаалсан тийм ээ. Тэгээд энэ талаараа манай үзэгчтэй ярьж өгөө. Тийм би бол одоо энэ бас энэ ер нь Монголд чинь одоо гүржүүлэх бий болох одоо 1930-аад оноос тэгээд одоо зарим хүмүүсийн ярьдгаар таамагладаг янз бүрийн одоо улсуудын ярьдаг одоо баяр унаагаан төвшүүлсэн санаа бусад улсуудын одоо ярьж үлдсэн түүх томгуудыг хараад тахаар ер нь Монгол хүн ер нь мороор уралдсан цагаас хойш адуугаа сайжруулах оролдлогууд хийж ирж байсан. Тэрний одоо тод жишээ нь хардл жанжинбэс пүрж өвч гэдэг юм уу. Тэгээд тэрний дараагийн үе нь одоо энэ манай төр засгаас одоо тэр анх дайны зориулалтаа бий болгосон тэр талуулгын морин зовд чинь дайны 2 дугаар дайны дараа хэрэггүй болохоор нь одоо ингээд спорт чиглэл рүү оруулсан шүү дээ. Тэгээд энэ улсыг батлан хамгаалах туслахны хэмжээний одоо морин спорт клуб гэж одоо тий тэр энд одоо бүх адуугаа хүлээлгэж өгөөд ингээд тэр цагаас хойш гэх мэтчлэн өнөөдрийг хүртэл тэгээд 2000-ад оноос эхлээл энэ манай манлай Максин гамба манай энэ өвшин гамбат тэгээд улсууд бүгдээрээ л энэ оролдлогуудыг хийж ирсээр өнөөдөр хүрсэн. Энэ одоо энэ адуу гүржүүлэх, сайжруулах гэдэг л одоо сайжруулах гэж л оролдож байгаа шүү дээ улсууд чинь. Тэгээд яг хөө янз бүрийн эсэргүүцэл янз бүрийн юмтай тулгараад тэгээд одоо өнөөдрийн энэ одоо бидний байж байгаа байдал хүрчээл байж байна. Урд мөрний тийм яг ийм юун дээрээс эхлээд надад ер нь жоохон шинжлэх ухааны одоо тийм шинжлэх ухаанч талаас нь ч юм уу үржүүлж гэж оролдвол яадгийн ер нь ямар одоо яаж байвал яадгийн гэж удаад үндсэндээ 2010-ад оноос эхлээд нэг 8-9 оноос эхлээд бид энэ адууныхаа энэ бий болгосон үржүүлсэн цэвэр цусны англи араб одоо тэр кабридийн англи кабридийн адууныхаа үр төлүүдийг хэмжиж одоо энэ өдөөжхөн их сургуулийн зарим улсуудаас зөвлөгөө аваад хэмжиж ингээд хэмжилт хийлгээд тэр болгоныг бүртгэж тэмдэглээд явж байгаад тэгээ ер нь энүүгээрээ бас энэ хийсэн ажлаа ер нь олны өмнө хамгаалахын зөв юм байна. Одоо энэ нэг эрдэм зэрэг хамгаална гэдэг чинь өөрийнхөө хийсэн юмыг л хүмүүсийн дэргэдэл өмнө л хамгаалах хэрэгтэй шүү дээ. Тэгээд л одоо тийм оролдлогыг хийгээд тийм хэмжилт одоо тэгэл бүх одоо тэр үтгэл одоо би манай бие тамир спорт хорооны тэнд байдаг нэг тамирчдын цусны дах сүүний хүчлийг шалгалдаг багж байдгийг. Тэр багжийн хүртэл ялц бодис юмнуудын одоо энэ олж ирээд тэгээд тэр насан бат эмчтэй ярьж байгаа тэдний аппаратн дээр хүртэл одоо ингээд цусны дах сүүний хүчлийн хүртэл одоо эмчсэн шүү дээ. Натууны энэ одоо яг уягдж явах үе, энгийн байх үе, хамгийн дээд зэрэг ачаал авс одоо хамгийн өндөр дунд тахлын үед байдаг юм уу. Тэгээд тэрний дараагийн тахлын үед улсын наадмын дараа гэх мэтчлэн ингээд цусны дах сүүний хүчлийг хүртэл шалгасан. Ер нь ярихтаа тасалж байгаа баруун маш сүүний хүчил ямар нөлөөтэй юм бэ? Сүүний хүчил яг тамирчин хүнд хүнийг л одоо хүний бэлтгэлчлэлтийг шалгах одоо нэг шалгуурахгүй одоо манай ер нь дэлхийн нийтээр хэрэгэлдэг энэ спортын. Тэрийг одоо адууч нь хурдны зориултын адууч бас л тамирчин хүнтэй адилхан шүү дээ. Тэгэл яг тэд хүнтэй адилхан хэмжигдэхүүн
бүх юм ижлэхэн байдаг одоо байж болохын эсвэл ойролцоо байж болохын гэдгийг л бас батлах гэж оролдож энэ дипломын ажилд энэ хамгаалах ажилд оруулсан юм. Сумгаануудын үеэр бас хэмжиж үтсэн биз дээ та тийм. Тэгэхээр уяас ойлгон зөв байгаа гэдэг юм одоо уралдахад бэлэн болцсон адуу сүний хүчил нь их болох уу эсвэл бага болох уу? Тэр сүний хүчлийнх нь хэмжээнээс хамаарат уяас ойлгоо бас зохицуулж болох уу? Тий. Яг тэрийг зүгээр л яг ингээ адууныхыг ийм болгоно, тийм болгоно гэсэн зорилго тавихгүйгээр зүгээр одоо энэ дунд таквлын үед одоо сайн байгаа адуу энэ бол одоо бас боломжийн одоо бэлтгэлтэй болчихжээ. Одоо уяа боломжийн болчих гэж үзсэн адууг арай болохгүй байгаа юм шиг байна гэсэн адууг харьцуулж хэмжих ч юм уу тийм хэмжилтүүд хийсэн. Боломжийн байгаад нь сүний хүчил ямар гарах вэ? 23 ер нь 23 мм-ээс дээш яг л хүнтэй адилхан. Тийм бол одоо боломжийн бий байл. Тийм байвал одоо жишээлбэл манай энэ жилүүд бүхий Наранбаатар гавьяат энэ төр одоо дэлхийн аваргаас медаль авч явах үеийнх нь хэмжлүүд нас нэг тэр хвцаа байдаг юм л 23 хэдгээл ингээл тийм миллиметр байт юм л л дээ. Ер нь хүнтэйх ойролцоо юм бэл. Яг боломжийн бэлтгэл нь хангагдсан байгаа адуу. Тиймэрхүү хэмжилтүүдийг хийсэн. Тэгэл адууны шилб, тэгэл шилбний урт, тэгэл энэ шилбний тойрог, тэгэл ер нь бүхэл биеийн урт, биеийн хөгжил, тарих толгой, чих толгой бүгдийг л хэмжсэн л дээ. Бид нар бүгдийг хэмжээл 10-аад жил хэмжсэн юм чи. Тэгэл одоо нэг адууг унаг багт нь хэмжээл, дааг шүтлэн хэмжээл, соёлон авчиг болтол нь хэмжих жишээний. Тэгэл бүх хэмжилтүүдийг хийгээд яаж өсөж чинь одоо жишээл тижээс нь яаж хэр болж чинь тижээгээгүй бэлчээрээ оруулсан хэр болж чинь гэдэг юм одоо тэгэл тиймэрхүү харьцуултууд хийсэн. Тэгээд ер нь цэвэр цусны араб адууных нь төлөв нь илүү юм байна уу? Англи цусных нь адуу төлөв нь илүү юм байна уу? Эсвэл арай ирлиз англи кабрити адууных нь илүү юм байна уу? Одоо энэ бэлчээр одоо бидний манай маллаганд ч гэдэг бэлчээр маллаганд хэр зохимжтой байна гэдгийг одоо ингээд судалж үзэл. Яг нийт одоо тэгэл өөрийнхөө уяач хүний санааг оруулаад тэгэл нийтдээ энэ базаж одоо тэр үйлдвэрлэх зөвлөмж гэдэг юм гаргаж байгаа шүү дээ. Одоо би одоо ийм учраас ингэсэн ийм байна гэдгийг нь одоо олон эрдэмтдийн өмнө хамгаалж байгаа шүү дээ. Миний хийсэн ажлыг чинь дараа нь үйлдвэрлэх зөвлөмж гэж юм гарна шүү дээ. Одоо ер нь яах гэж энэ ажлыг хийсэн, ямар үр дүн байх хэвээр хүмүүст ер нь энэгээр юу хэлэх гэж байгаа. Тэгээ тийм юмнуудыг оруулаад тэгээд үйлдвэрлэх одоо зөвлөмж гэдэг юм гаргасан. Үйлдвэрлэх зөвлөмж нь ямар хөөсөн бэ? Тэг яг миний санаа нь ганц өгүүлбэрээр хэлвэл эртний уламжлалт хурдан Монгол адууны хэв шинжийг хадгалсан. Өнөөдрийн Монгол адууны одоо хурдан бидний үж байгаа хурдан Монгол хурдан адууны уралдааны бүх одоо юунд тохирсон. Одоо жишээлбэл жилд 2-3 удаа 25 км-д хоёр талдаа ирж очиж уралдахад нэгдүгээр тоолоо тогтоох чадвартай хэрэгтэй шүү дээ. Одоо тэр адуу чинь. Хоёрдугаарт хөл гар нь бас жилд нь 2-3 удаа уралдахад даах одоо хөл гар нь одоо бүх бат байх. Тэгээд дээрэс нь тэр адуу чинь төрөмөл тийм уралдах сэтгэлтэй байх. Тэгээд сүүлчийнх нь бол одоо ингэ манай энэ нутгийн бэлчээрийн маллаганд зогтсон байх. Ийм л өнөө цагийн адууг л бий болгох нь одоо өнөөдрийн бидний үйлдвэрлэлтэй зөвлөмж юм аа гэсэн санааг л гаргаж ирсэн. За 4 гол юмыг та ярьчлаа. Тэгэхээр яг таны ярьсан дараалалаар асууя л да. Уламжлалт одоо Монгол хурдан адууны хэв шинжийг агуулсан гэж та ярьж тий. Монгол адууны бэлчээрийн Монгол адуу. Тэр хэв шинжийг агуулахын тулд одоо агуулж төрүүлэхийн тулд та ямар туршилтууд хийж үзсэн байдгийг? Монгол талын барьсан. Одоо жишээлбэл манай үржилт одоо бид хэдийн хийсэн адууны үржилт одоо зөвхөн бидний шүү дээ. Одоо манай одоо хамт олонны хийсэн үржилт одоо цэвэр адуунаас гадна Монголын одоо тухайн үедээ хурдлж байсан морин төрөлөн сайн гүүнүүд болон тухайн үедээ Сүхбаатар аймаг болон энэ ойрынхоо нутаг орноос одоо хамгийн сайн амжилт үзүүлсэн азрагны төл
ихч дүүч гэдэг юм уу гүүнүүд. Тэгээд дээрэс нь хамгийн чухал нь миний одоо ингээд одоо өнөөдрийн хүртэл хийсэн хөөцөлдсөн хамгийн чухал юу нь бол зөвхөн улсын нааданд дайрагдсан. Бүсийн нааданд биш шүү дээ. Зөвхөн улсын нааданд дайрагдж төрүүлсэн Монгол азаргнуудыг хөгшинчүүс хамаг худалдаж авч үржилтэй болсон. Одоо нэгдүгээр релиз гүнүүдээ дандаа нөгөө Монгол олж авсан азаргнуудаа тавьж одоо миний төрөний ярьдаг бэлчээрийн маллаганд зохицох чадварыг бий болгохыг хичээж байгаа одоо байдал нь шүү дээ. Миний одоо өөрийн зүгээс. Тийм тэгэхээр ийм ажлуудыг хийсэлтэй хамгийн гол нь тэр 20-д энэ жил хамгийн сүүлийнхээ 21 дахь газрыг буюу энэ Баян Жаргалангийн Батагийн хол гэж хул азрыг энэ жил авч тавьсан. 20 настай азраг. Ер нь 19, 18, 20 тэгэл 16, 17 одоо буурал тухтыг жишээл 17 настай гэх мэтчлэнгээр ингээл улс дайрагц азруудыг авч худалдаж авч тавьсан. Зарим нь дуумалаар сольж 1 жил тавьсан. Одоо гиногоо хул азрыг бол 1 жил тавьсан шүү дээ. Гэх мэтчлэн ингээд одоо миний энэ зорилго болохоор адаг их том болох шаардлагагүй юм шиг байна гэж одоо би хөөнийхөө зүгд уяач хүн одоо энэ судалгаа хийж байгаа хүнийхээ хувьд одоо тийм тооцоо гаргаад одоо бодоод ер нь их өндөр их том болох шаардлагагүй юм байна гэсэн үүднээс тэр үндэсний уламжилт хурдан Монгол одоо хэв шинжийг хадгалсан гэдэг үгийг оруулсан. За би одоо нэг мартахгүй тул таны яриа надад их сонирхолтой байгаа. Би тантай яг энэ сэдвээр ярилцахыг нэлээд удаан одоо олон удаа хүсэлтэй байсан болохоор. Яагаад сая удаан улсад төрүүлж яригдсан азаргнууд гэдэг тухайд бол ойлгож байна. Улсын наадам бүсээс илүү чанартай гэж та үзэж байна тийм ээ. За тэгээ яг насны хувьд 17, 8, 20 гэж яриад байна. Энэ зүгээр тухайн үеийн одоо тэр адууг олж авах үеийн тохироо байна уу? Эсвэл та 1-р үеийн буюу 50% зүстэй гүнүүдийг мэдээж одоо энэ сүүлийн үржилж орч залуухан гүнүүд байгаа. Албаар одоо хөгшин азарга залуугүй гэсэн тохироо хийх гээд байсан. Эсвэл тэр зүгээр яг тохиолдлоор азаргнууд тийм хөгшин таарч уу? Ер нь тэгэл олдох боломжоор нь. Одоо тэгэл хүн болгон чинь залуу багт нь азаргаа өгөхгүй шүү дээ. Одоо ингээд нэлээд насны яваад ингээд ягаад тэгээд тэр хүн чинь өөрөө бас үржил хийсэн байгаа шүү дээ. Үржил хийгээд тэдний адуу бас хангалттай үр төлн гарчихсан ч гэдэг юм уу те. Тиймэрхүү тохиолдолд одоо авах надаа ингээд боломж олдох тэр л моментод нь л очиж явдгийг. Хамгийн дээд нь хэдэн настай азар үржилд оруулсан бэ? Тэгээ ер нь хамгийн дээд ер нь л тэгээд 19, 18, 20 шүү дээ. Энэ жил бол Батагийн хол 20 настай байсан. Тэгээд тэр нэг энэ манай Эрдэнэчлүүний үеижсэн тэр талигч Нэргүүбаатарын Хожигор хонгор гэдэг улс хоёр яригдсан азрыг басан тэрийг бол яг л 21 хүрч яхад навсан. Жохо орой одоо тэгж таарсан. Одоо тэгээд тэр зарах гэж нэг хүн энтнээс сонсохоор л би очиж уулзаал авсан. За тэгвэл хөгшин ахмаг азарганы төлөвдөр нь ямар гардаг юм бэ? Залуу гэдэг юм уу? Эд байгаа азаргануудаас арай өөр байх уу? Тийм би бол одоо яг тийм нэг генетикч ч юм уу тийм хүн биш. Гэхдээ ер нь ингээд сонсч байсан бас эмчч хүн юм уу малын эмч янз бүр хүмүүс асуу шүү дээ. Ер нь бол азарг яг зүгээр хүн дээр ч гэсэн азарг үр төлөө өгч чадчихлээвэл агуу залуу сайхан байх юм бол асуудалгүй боломжтой юм лээ. Тэр бол дараа нь гараад төлн муу байна, сайн байна гэдэг бол баг байхгүй гэдгийг бол янз бүр усудаас би бас асууж сурвалж яасан л та. Хүн дээр ч тэр мал дээр ч тэр хүмүүсээс асууж лавлаад. За 1-р үеийн эрлэг хийхдээ та эцэг мал нь буюу дандаа цэвэр азаргануудыг сонгож байгаа. Тэгэхээр гадны адуу их нь Монголгүй. 2-р үеийн эрлэзжүүлэх хийхээр эсрэгцүүлчих чинь тий. Их нь эрлэз, эцэг нь Монгол. Тий. За ийм ингээд тэгээ 3-р үедээ ямар бодлого байна? Тэгээд ерөнхийдөө би бас тэр 25-ыг одоо сайн Монголд амжилт үзүүлсэн. Одоо тэр чинь нэг 2-р үеийн эрлэз гарчлаа шүү дээ. Тэр Монгол азарганд цэвэргүүгээ тавиад тэрийг сайн өөрийнхөө одоо нуус устай харигдсан 25-та 50-та азаргуудад тавьдгийг. Тэг яг хав тэгээд 25-аас доош бол цусыг оруулдаг юм байна. Тэг 12.5 болно. Бас зарим нь Монгол адуунд орно шүү дээ. Тэг яг хав тэр охин адуугийн голдоо аваад буцаагаад үржилт ашигладаг юм. Дээш нь одоо цэвэр цусны азарганд эсвэл 50-та азарганд. За та 3 адуун дээр
3 одоо омгийн гэдэг юм үлдээ адуун дээр үржилсэн байна. Англи, араб, англи кабардин гэдэг тий. Тэгэхээр аль нь илүү Монголтой илүү зохицож таны хүсэжсэн адуу гарахад аль нь илүү боломжийг өгч байна? Тэгээ ер нь аль. Арай илүү гэж аахгүй юу? Ер нь бол би ингээд бодоод идэм хүн ч гэсэндээ ингээд бие өндөр ойролцоо байдаг ч юм уу ингээд ойролцоо хүмүүс байж хат бас нэг бие бэлтрийн тийм төрмөл илүү хөгжилтэй хүн байдаг байхгүй. Одоо зарим нь бол олдмол байна шүү дээ. Зарим нь ингээд бэлтгэл хийж бие минь сайжирдаг. А зарим хүн бол бүр төрөлхийн бяртаач байдаг юм. Шуунда юм өргөд авахд одоо миний даахгүй юм зүгээр ямар ч зүйл өргөдөж байдаг юм. Тийм юу байдаг байхгүй. Азар миний сонгож авсан цэвэр азарнууд нүржилд оруулсан азарнууд тийм сайн азарнууд тарсан. Онц гоо сайн, их тайван, их зоригтой. Ер нь би нэг л имийг бол энэ адуу үржилж байгаа усуд хэлийг гэж. Сайн адуунаас л сайн төлгөр. Ер нь сайн хүний үр гэж сүйт гүн гэж ярьдаг шин. Тэрнтэй адилхан ер нь сайн азарнаас сайн. Мэдээж ойлгомжтой гүү бол хамгийн чухал үүрэг гүйцэтгэв. Энийг бол би бүр энэ одоо над өөрийнхөө ажил дээр бол маш тодорхой харуулах гэж хичээсэн. Гүү ямар чухал вэ гэдэг. За та хоёлоо юм нэлээд удаа ярилцчихсан. Одоо нэг 10 жилийн өмнөх ярилцлаган дээр та бол нөгөө гаднаас орж байгаа адуунуудын бичиг баримтыг маш их чухалчилсан байдаг. Манайх бол дандаа улаан буюу одоо албан ёсны бичиг баримттай адуунуудыг үржилд оруулдаг. Хүмүүс одоо цагаан бичиг баримт гэдэг юм албан бус юм оруулж ирж адуунд оруулаад байна. Ер нь бол одоо муу адуунд нэг муу цус орох юм бол хэдэн үеэр нь доош нь татдаг юм а гэж. Тэр одоо бол харьцангуй хүмүүс бичиг баримтыг хардаг болцсон байна. Тэгэхээр одоо бол бичиг баримтыг хардаг болсон. Тэгээд би бол таныг бичиг баримтаас нь гадна сайн адуу азар таарсан гэж. Сайн адуу гэдгийг та юугаар нь хэлж байгаа юм? Бие бэлтрийн өгөгдлөөр нь хэлж байгаа юм уу? Өөр юугаар нь дүгнэж байна вэ? Бүх характер нь тийм сайн адуунууд таарсан л та. Бүх одоо тэр гүүгээ хураах, одоо тэр эцэг малынхаа үргийг гүйцэтгэх чадвар, өөрсдийнх нь амьдрах чадвар. Тэгээд дээрээс нь тэр нэг өөрсдөө хинэггүй, зоригтой одоо энэ бидний хүсэж байгаа адууг бий болоход одоо энэ урдаа адуучин зоригтой, том зүрхтэй, дотоод эрхтнүүд сайтай тийм байж л хурдан байна шүү дээ. Яг тийм үзүүлэлтүүдийг яагаад ч юм хангасан тийм азарнууд таарсан бүгдээрээ. Тийм учраас бас яг хөө зүгээр миний хийж байгаа ажил тэр цуглуулсан гүүг сайн болгох гэж одоо ингээд өөрөө оролдоход тийм юмнууд зүгээр миний юуг одоо бурхнаас ч юм хаанаас ч гэдгийг одоо миний тэр ирмэлцлийг биелүүлэх гэж байгаа юм шиг юм сайн азарнууд таарсан. Би дандаа өөрөө л явж авч ирсэн. Тэгээд тийм манай Ганбат бас миний энэ ажилд маш их тусалсан. Одоо бидэд цуг явж бандгаа бидэд өөрсдөө цуг явж авч ирсэн. Тэгэл ингээд яг тэгэхэд яг бидний сонголт нь сайн байсан юм уу? Бидэнд одоо тийм адуу азар таарсан юм уу? Гэж л одоо яадаг шүү дээ. Одоо тэгэл адуучин тухайн үедээ тэгэл манай университет суур амьсгалд гүүн хээл хаях янз бүрийн юмнууд гарна. Тэгээ гарсан баг энэ 3 азрын чинь гарсан баг 90 болгоно мөртөлсөн. Төлийнхэн төл болгоно мөртөлсөн. Тэгэхээр энэ нэг төвчээртэй, төсвөртэй, тийм зоригтой, тийм юмнууд нь маш ихээр удамшдаг юм байна. Тэгээ яг нэг азаргаа бид нар ч бас харна шүү дээ тодорхой хэмжээнд энэ чинь авах гэж байгаа улсууд чинь. Тэгэл бас нүдам тийм байна, би хаан тийм байна, одоо үе залгаан тийм байна гэл бүгдээрээ хоорондоо ярилцаал авчих шүү дээ. Тэгэд олуулаа ирвэл одоо олуулаа хилцүүл буруугүй гэдэг шиг тэгэл бид хэдий хийсэн манай гэр бүлийн хүртэл бид нартай цуг газар авахд явж лээсэн. Тэгэл хошуу хуруугаа нэмэрлээл тэгэл бүгдээрээ бид хэд нөө Москва явахдаа энэ улаудын хамбламыг аваад явсан. Тэр хүртэл энэ тийм бэ, тэр нь тийм бэ гэл ингээл авч ирсэн. Тэгээд яг хөө энэ чинь олон хүн орсон болоод тийм сайн адуунууд таарсан юм. Эсвэл одоо бидний цуглуулсан гүүнүүд тийм сайн байсан юм. Ямар ч байсан л тэгээд маш сайн амжилтуудыг үзүүлсэн. Хэдтэй азарнууд орж ирсэн бэ? Ер нь тэгээд л ирээзүйчийн хязгаалan бусд нь соёлон авчиг гэлэрсэн. Ирээл ер нь та хагасуур малгаан буюу бэлчээр малгаан бишэлүүлсэн. Дасан цогцохорч одоо чадвар бас чухал юм шиг байна тий. Одоо энэ тэр чинь нөгөө нэг өөрийг нь сайн адуу гэдэг чинь тэрэнд багтана шүү дээ.
Тийм өөрөө хинэггүй зөрөгтэй нэг ойр зургийн юмд одоо нэг бас нэг жижигхэн шарх авчдаг ч юм уу, гүүм нэг хальт өсгөлч ч юм уу шархлаад идэлчдэг ч байдаг юм. Өөрөө тийм сайд дур дараад байсан байхгүй. Өөрөөсөө тийм бас нэг аргагүй. Таны өмнөх нэг ярилцлаган дээр миний нэг давуу тал бол би хүмүүсээс арай урьдчилж сайн гүнөө цуглуулж чадсан. Тэр бол миний давуу тал болсон юм а гэж ярьсан байдаг. Хаанаас ямар удам өгшөлтэй гүнөө цуглуулсан юм бэ? Одоо энэ бэлэг дэмрэл тодмонлаа тэр адуунууд ийм хурдан байгаад байдгийн гол сур одоо юу талбай өөрчлөл ямар гүнүүд авчирч энэ авзаргнууд тураалгасан юм бэ? Ер нь муугүй авчирыг чинь ч удахгүй шүү дээ. Тэгэл яг хөө ер нь 2003 онд анх тэр Эрдэнэ цагаанаас тэр улсын наадамд архицсан өстөл гэдэг өрөөний ээжийг авсан. Тэгтээ тэндээс нэг 10-аад гүнүүд авчирсан тэр Эрдэнэ цагаан сумын залгагч байсан Сумья гэдэг. Тэгээ холбооны залгагч байсан. Сумья гэдэг одоо тэр намайг тэр Максар гэдэг хүнтэй танилцуулсан залгагч. Тэр ах хүүгийн адуу хачин сайн адуу байсан. Тэр адуунаас нэг 10-аад гүн авчирсан. Тэдний ер нь яг удаа бас тухайн үедээ хэлбэр хийцэн хараад яг тэр хүнийхээ ярьсан удам ухсааг нь бодоол авсан. Тэгээд тэрнээс хойш бол мэдээж дандаа сайнгүй морин тойруулгын бүх одоо хуучин удамтай хөгшин гүнүүдийг аль болохоор болохыг бодсон. Морин тойруулгаас өөрөөс нь авсан. Одоо манай энэ алдарт байж тэрвш шүү дээ. Энтэйгийн тэрвшээс авсан. Энэ тентхийн дээр сул хүмүүс байсан хөгшин хөвөө 17-8 та болцсон хөгшин гүнүүд бүгдийг авсан. Бичнийн гүн дээр үржил ажил эхэлсэн юм байна. Тийм би бол нэг 60-70 маш онц сайн гүн дээр л үржил эхэлсэн гэж бодож байна. Тэгээд одоо энэ Арангаан цэнхрийн улсын начин Дасцэрэн гэдэг ш термөртэй. Дасцэрэнгээс очиж хүртэл би гүү авч ирсэн 17 таа гүү. Арангаан цэнхрээс очиж нилээн дуранхаа ядарсан. Соён бүрний ихийг хүртэл авч ирсэн гэж ярьдаг тий. Соён би ээжийг авсан 2003 онд авсан. 2003 намар. Бас л ахмигдуу гүнүү цуглуулж байсан. Гүн соён би ээж бол залуухан гүйс. Бас янз янз. 17 тойруулгын тий 17 тоо 18 та 19 та гүн зөнд авсан. Тийм морин тойруулгын нэг харцуурын төлгөө төлмөттэй нэг 15 6 хүрцэнгүй авч ирсэн. 17 8 та одоо юм төлөгч яриад авахгүйгаас нэг боргүй авсан. 17 8 хүрцэн. Тэгээ яриад авахгүй надаа нэг хүнээс зааж өгöd би барьцаанаас утгаар очиод нэг хонгоргүй авч ирсэн бас 17 8 хүрцэн байсан. Энэ ариадаггүй улстай харигддаг алтар азрааных нь төрсөн дүүгүү бас 15 6 таагүй энэ талигч тогмод өгшийн том хүн битэр найзууд байгаа. Одоо доктор Төрмөх тэр одоо манай энэ гүү бас 15 6 хүрчлээ одоо ингээд бас бидэд бас малцалж яаж чадахгүй гэж магадгүй. Тэгээ би одоо өгчээсэн. Гэх мэтчлэн Тамарын тойруулаас 8 настайчгүй авсан 17 настайчгүй авсан. Тэгэл ерөөсө тэр гүнүүдээ бүгдийг ингээл одоо удмын хөөгөөл хөөцөлдөөл тэгж байгаа л авч цуглуулсан. Гүний нас одоо төлийн чанарт нөлөөлөх үү? Одоо би бол яг тэрийг сайн хэлж чадахгүй. Тийм муу төл ерөөсө гарч байгаа болохоор азарган залуу байсан эсэргээрээ тийм болоод тэгжсэн юм уу? Ямар ч лсэн тэгээд ерөөсө муу төл гарсан санагдахгүй. Санагддаггүй ерөөсөө. За одоо энэ энэ хэдээс эхэлсэн үржлийн ажил маань одоо хэд хүийн төлөвд явж байна вэ? За одоо тэгэл миний анх тэр би ч анх улсын нааданд аригдсан амар сайхны хөрөн тэр 98 онд Хязгаалал улсын нааданд төрүүлсэн Жамблын хул гэдэг хоёр азрыг л авсан шүү дээ. Одоо анх Монгол улсад аригдсан хоёр азрыг. Тэгэл тэрэнд одоо нэг Сүхбаатар гүнүүдээс тавьсан байсан. Ингээ чинь бол Монгол гүнүүд байсан. Тэгээ тэргээ цэвэр азрыг ингээ яасан гэл бодохоор одоо нэг 5 6 мурга гүйчдэг хурдан үржилтэрх юм чи залан соёлон бол баг үржилтэрх юм чи. 6 7 яг би өөрийнхөө адууны өөрөө мэддэг ямар ч гэсэн 6 гэл их эцгээр мэддэг 6 7 үе болж байна одоо. Энэ азрагнуудын одоо хоёулыг энэ голчилж ярьж байгаа 3 алтан азраг байгаа шүү дээ. Таны үржилт ашигласан азрагнууд маань бүгдээр алтан азраг хөргөмжлөл авсан. Тэгэхээр цом авсан. Тэгэхээр энэ алтан азрагнуудын хэд хүийн төлөв явж байна гэдэг. Би өөрөө л бас дамжуулж байгаа танаас төрлийн үржүүлэг гэдгийг тухай асуух гэдэг. Тэгээ энэ алтан азрагнууд энэ төл одоо Өндөр Алзангийн ямарсан 4 болсон байгаа. 4 дахь үе 5 дахь үе болсон байгаа. Шабартуугч адилхан.
За үржил хийхдээ нөгөө манай уламжлалт арга ба шүү дээ. Одоо нөгөө азар гүний тохироог тааруулах ч гэдэг юм уу, адууныг одоо цусыг холдгох ч гэдэг юм уу. Энэ уламжлалт бидний өгдөөцийн баримталжсэн энэ арга барил орчин цагийн шинжлэх ухаанч гэдэг юм одоо та бүхний барьж нэвтрүүлж байгаа дэлхийн нийтэд энэ үржилтээр ашиглаж байгаа энэ арга зүйтэй хэр нийлдэг вэ? Тийм одоо тэр дэлхийн нийтэд нийлдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Бидний хувьд хамгийн чухал асуудал шүү дээ. Бид нар хичнээн цэв одоо нэгдүгээр релизгүйгээ юута одоо Монгол азархтай нийлүүлж байна. Эсвэл тэгээ 25-та Монгол гүүгээ цэвэр азархтай нийлүүлж байна гэл бид нар заавал азархгүй хоёрынхоо өөрсдийнхөө мэдлэгийн хэмжээнд асууд сурсан сонссныхоо хэмжээгээр заавал тэрийг харж одоо үржүүлгээ. Тэгэхгүй л одоо тэр хамгийн чухал асуудал шүү дээ. Уламжлалт арга барилыг гол үнцээ болгох. Энэ эсрэгцүүлэх юм яриад идэгюм бэ нэлээ. Тэр ер нь хэр оновчтой байна вэ? Яана. Одоо хэлбэр хийцийн хувьд одоо та чинь таны эхний чинь тэр нөгөө сайн адуу гаргаж авах хувьд би хэлбэр хийц гэдэг байгаа шүү дээ. Тэр хэлбэр хийцийг. Тэхийн тулд би хэлбэр хийцийг одоо эсрэгцүүлэх. За нэг нь нөгөөд нь дутуу байгааг ингээд би тийм. Яах вэ тэгэл одоо би нэг тийм юу ярьчих магадгүй л да. Нэг тийм доголдолтой ч юм уу тийм адуу мэдээж одоо нэг илт дутуу гэдэг ч юм бол ямар нэгэн байдлаар доголдолтой л байгаа шүү дээ. Одоо жишээл эрүүн дутуу адуу бол мэдээж бас энэ ясны бүтц одоо арай л доод эрүүнийхэн дутууч байдаг юм уу тийм адууг бол үйлчлэлд оруулахгүй хичээдэг юм аа. Одоо тэгээ өөрөө чи асуултанд хариулахын тулд адууга магтахыг гарах гэдэг шүү дээ. Магт. Тийм тэр юуг тийм хит их доголдолтой адуу бол манай гүүн талт ч юм азрын талт ч юм уу бараг л байхгүй. Та тэгтээ чи 20 жил за 10 гаруй жил ямар ч байсан ингээд үржил хийчихлээ шүү дээ. Энэ дунд бүтлгүүтэл байгаагүй гэж юу? Дандаа сайн байгаад байсан юм. Гэхдээ тэгэл азар бүтлгүүт ямар ч үндэс واخгүй юм чинь. Монгол нутагт байгаа бүх сайн гүүнүүдийг чадах ятгаараа цуглуулсан. Тэгээд тэндээс бас удам өгс бидний чинь гаднаас азар гаргахтаа ингээл хараал авчихгүй шүү дээ. Бас удам өгсагийн ярин тэр эзэмзэнтэй ярин ойр орчныхонтой ярин энэ юу яаж яасан яадгийн эцэг хүүд нь яаж яасан гэх мэтчлэнгээр бас асууж лавлаа шүү дээ. Бид нар чинь бас хилтэй устаа улсууд Оросд очсон ч гэсэн ер нь дийлэнх л Оросоос авсан юм чи. Тэгэл тэр юунуудаа асууж яг л Монголд байгаа шиг асууж лавлана. Тэгээд дээрэс нь морин тойролго хийдэнгүүнүү. Тэгээд дандаа улсын наданд арх цаацрууд оруулсан юм чи яаж бүтэл гэх. Тэгтэл энэ бэлчээр танах ч ер нь бол бэлчээрээр өгдөг ч тийм. Бэлчээр. Тэгээд сайн адуу улстай харагдана. Сайн адуу улстай харагдана. Бид нар азар сайн цэвэр азарнууд оруулаад ирсэн байна. Тэдний үр төлж өгсөн сайн төрөв. Бэлчээр даах чадвар одоо энэ манай энэ бэлчээрийн малганд мухаа болохгүй байна. Боломжоор тэгээд одоо мэдээж актер бүр мухаа бол мухаа болох л. Нэгдүгээр хоёрдугаар чадхаараа бэлчээрээ ингээд сонгоол бид нар ч энэ адууга малж шээ. Англи одоо жишээлбэл за би нэг зүйлийг асуу та англи араб азарга үржилт голд ашиглаж байгаа шүү дээ тий. Хавь англи габардин. Тэгэхдээ бид нар бол одоо ойлгохдоо англи адуу бол одоо төрөлхийн хурдан адуу. Өгөгдлийн тийм араб адуу бол одоо нөгөө цусыг бэхжүүлэх гэдэг юм уу одоо сайжруулах үйлдвэрээр оролцдог. Тэгээ бид нар араб л гэдэг болохоос араб үйлдвэрийн адуу чинь дотроо бас өөр юм биш үү? Холын зай одоо урд нээж гэдэг юм уу тийм Монголд одоо яг манай Монголын дотоодын уралдаанд үндэсний морин уралдаанд уралдуулахын тулд араб адууны аль үйлдвэрийг аль хэв шинжинд огтөрж үржилд оруулах хэрэгтэй юм бэ гэдэг асуултыг асуух хэрэгтэй байна. Тийм яг уу одоо би над гэж маш олон жилийн өмнөөс л ярьсан л та. Араб адууч их олон төрлийн. За уралддаг нь одоо цөөхөндөө дэлхийн нийтээр бол дэлхийн нийтийг хамарсан уралдаан бараг байхгүй шүү дээ. Зүгээр цэвэрдсэний англи адуу бол тэр тэргүй ойлгомжтой хүн төрөлхтний одоо өнөөдөр одоо ерөөсөө дэлхийн нийтээр адуу морин дуртай шүү дээ. Энийг бид нар зөвхөн адуу дуртай гэж ярих нь бол өрөөсгөл واخгүй. Одоо дэлхийн бүх боломжтой бизнесмэнүүд бүгдээрээ л адуунд дурладаг. Зүгээр ямар ч энэ жирийн нэг хүн одоо Мельбурн капч гэдэг юм, Бритиш капч гэдэг юм одоо тэр Triple Arc марк очиж үзэхэд сэтгэл нь адилхан л бидэртэй адилхан л хөтлөн. Бүгдээрээ л боломжтой бол тэр хурдан сайхан амт нэг уралдаж тэр тоглоомд оролцохыг хүсдэг байхгүй. Дэлхийн нийтийн үзэгдэл нь маш том үзэгдэл. Хурдан адуу хүн хайр сэтгэлээ өгч. Ийм хурдан адууг хүн бий болгосон өөрөө энэ цэвэрсэн англи. Гэхдээ энийг бий болгохдоо араб адуунаас бий болгосон.
Араб адуунаар суурилж бий болгосон. Араб адуу чинь тэсвэртэй, төвчээртэй үндсэндээ энэ арабын цөлтлөө үссэн адуу шүү дээ. Одоо манай 94-р 100 одоо тэр 4-р 100 7-р зууны арабын дайн болоход юмрт байгаа л байлдаа л явжсэн гэсэн дур зураг одоо энэ юм чинь бид нар хүүхдүүхээс уншиж хардаг үстэй. Тим эртний адуугаар л угаасаа эднэр цэвэрцэн англи адууг сайжруулж бий болгосон. Энэ хүний гараар бүтсэн адуу. Одоо хүний өөрийнх нь тэр үзэж сонирхдаг хамгийн гоё одоо нэг хэв шинжинд орсон дэлхийн хамгийн урд адууг мэдээж цэвэрцэн англи адуу. Манай нөхцөл болохоор бид нар англи адуу бас тэд нар чинь жоохон хэврэг байна гэл янз бүрийн мэрэгдэл улсууд ярьдаг. Араб нараа бүх юм байна гэж ярьдаг. Тэгээ яг араб адууныхаа үржил дээр жоохон араб адууга үржүүлэхдээ жоохон анхаараа олж ирэхдээ жоохон анхаараа гэж би нэг 10 жилийн өмнөөс л бас ярьж л байсан. Энэ араб адууных олон төрөл үүдэг. Энд чинь уралддаг цөөхөн байна. Тэгэл энд чинь бүжиглдэг. Одоо бидний уралдааны энэ бидний уяаны энэ чинь бүр таг эсрэг ийм холын зайны уралдаан байна. Энэ араб чинь бүр хит холын зай шүү. Тийм аралдаан байна. Бид нар ч юм уу хөлсийг гаргах ингэж уях ёстой шүү дээ. Тэд нар болохоор хөлсийн эсрэгээрээ ингэж эврээж, хатааж, ингэж хүчийг одоо бэрэн яахгүй тул тийм хол уралдах. Одоо энэ ингээл адуу чи хөлсөөр л хүч нь багсан шүү дээ. Тэрний эсрэг үйлдэлийг хийж уралддаг араб адуу хүртэл байгаа шүү дээ. Тэр чинь хит холын зайд уралддаг. Дээрэс нь бүжиглдэг, бүр тэр үтгэл бүр үзүүлэнгийн гоёлын гэдэг адуунууд байгаа шүү. Тэгээ тийм олон адуунаас бас ялгаж авах нь хэцүү л баг л та. Яг манайхан дээрүүд одоо бид нар бол 2000-ад оны ихээр бол арабад Орос морсоор уралдаж яхад нь хараал авчижээ. Одоо ч гэсэн зарим тэгдэл гэж ярьдیں۔ Одоо ойрд бол араб базар бид нар авчираагүй. Тэгээд яг энэ араб адуун дээр тийм уралдааны зориулттай адуу нэрвэл сайн л та. Ойрын зай гэсэн үг үү? Тийм мэдээж угаасаа англи адуу ч гэсэн бидний хувьд бол ойрын зай шүү дээ. Тэдний хувьд бол 2000-аас дээш нь бол классик уралдаан буюу холын зайны уралдаан шүү дээ. 2200-аас дээш. Биш араб азраг авчих та гэж. Тийм араб адуу тэгээд би хэр хол уралдгийг сайн мэдэхгүй байна. Бид нар анх тэр Москвад 2003 тэр нэг бор азраг авчихад нэг 2.2 км уралдаал төрүүлэхээр нь л авч барьж ирсэн. Та түрүү нэг юм хэлсэн. Англи ер нь таач гэхгүй бүх хүмүүс нийтлэр тийм ойлголтоо би ч гэсэн тийм л ойлголттой байдаг. Англи адуу бол хурдан гэхдээ хэврэг юм аа. Монгол адуутай релизжүүлэлээ ч гэсэндээ л ер нь нэг тэр хэврэг шиг гэдэг юм уу ясус хөнгөн байгаа манай яг нөхцөл дээр одоо дасан зохицох чадварын үед арай сул гэж үздэг. Таны одоо энэ үржлийн явцад энэ байдал ажиглагддаг. Энийг нь та яаж засдаг вэ? Гэхдээ одоо тэгэл аль болохоор гүүгээрэл арай тийм гүдсгэн мөчвөдөн тэгэл нэг тийм хэнэггүй зөрөгтэй тийм гүүгэл хураалахыг хичээдэг шүү дээ. Англи азранд. Тэгээд тэр болгон хэврэг биш ээ. Би миний хэлээд байгаа тэр эдгэр чинь нэг юм шүү дээ. Одоо угаасаа хэврэг байхаас аргагүй байхгүй. Тэр чинь ерөөсөө тэр энэ хэдхэн үеэс нь салахгүй үржлийгээд хар чинь адуу чи хэврэг болно шүү дээ. Одоо Америкт ч гэсэн том маргаан болоо л байгаа одоо. Жохо аут бридинг юм арай жохо хол ингэж үржүүлэхгүй бол одоо хэврэг болоод байна. Уралдаж явахдаа энэ яг энэ бүдүүн гоёараа ч юм хугарж явах жишээ нь. Гэх мэт чинь иймэрхүү юмд үзлээ зөндөө гарч байгаа шүү дээ. Тэгэл энэ төр чинь манайхтай л адилхан одоо энэ хүүхдээр мөр унахгүй гал баах амтан лоозон барьдагтай адилхан эдгээр чинь ч гэсэн бас амтан тамдлаа гэж лоозон барил уралдаан болгоны өмнө л бас тэгжлээдэг байхгүй. Чи хүндрэлтний л үзэгдэл юм чи. Тэгээд тэр хэврэг байхаас одоо бидний хувьд бол харьцангуй хэврэг л дээ цэвэрцэн англи одоо. Одоо бидний харж байгаа. Бидний одоо уралдаантай харьцуулах юм бол бидний маллагаатай харьцуулах юм бол тэгээд яг хөө тийм чи эднэр өөрсдөө одоо тэр Америкууд нь хүртэл шүүмжлээд байгаа шүү дээ. Одоо ингээд л янз бүрийн манай Ганбат хүртэл нэг удаа ярьж лээсэн. Цөмөр үржлийг нэг өөрөөр хийгээл дуу хоолойгоо өргөхгүй л ганц нэг хүнтэй уулзч учирч ирсэн гэж ярьж ирсэн надтай нэг уцаар. Гэвч тэхгүй л дээ. Миний цаана санхүүч нөө мөнгөө барьдаг улсууд л шийддэг асуудал. Эдийн засгийн том юмыг алдчихна. Хурдан бишүүлжүүл яах юм. Тийм биз 40 жил хийсэн хөдөлмөр шүү. Монголын нөхцөлд та өөрөө Монголын нөхцөлд бол тэгэл гүү мүгээр нь засах ордлого хийн. Тэгээ миний хэлээд байгаа нэг сайн юм гэдэг чинь өөрөө сайн биш.
Би нэг 2 монгол хүнч байсан, 2 монгол адууч гэсэн бас хэрэг монгол адуу байж шүү дээ. Нэг насны 2 адуу байлаа гэхэд нэг нь жоохон хэврэгдүү арай хөнгөн шингтэй нарийн хэмж гэдэг юм. Нөгөөдг нь бакч зузаан байх тийм үзэгдэл угаасаа манад зөндөө л байд. Англи одоо жишээлбэл Резвигийн төлийг одоо жишээлбэл нөгөө өндөр халзангийнхаа төл одоо 1-р үеийнх нь нэрлүүд одоо 20-25-таг мөргөлдүүлж үзсэн үү? 250 мөргөлдүүлж болно. 25 ч юм уу? Эсвэл яг дотор англи арабд нь барьж байсан юм уу? Хольж үзсэн үү? Хольж үзсэн. Аль нь илүү? Одоо яах вэ тэгэл янз бүрээр үзсэн. Одоо муу гэж хэлж чадахгүй л байна. Аль нь илүү? Алийг илүү ч гэж хэлж чадахгүй л. Ягаад? Одоо яах вэ тэгэл бүгдээрээ л боломжийн одоо гүүнүүд нь төлөвлөгөөл явж лээ. Өрөө мөрөөнүүд нь уралдаад энэ тэнд ариг цэцрүүлэл байгаа юм чи одоо бас муу гэж хэлж чадахгүй. Одоо яг тийм хит сайн гэх нь чаашаа зүгээр ер нь бол энэ 250-тай адаг ингээд хооронд нь одоо энэ манайхны хилдгээр бол 250 мөргөнө гэдэг шүү дээ. Энэ нь бол яг хад 2 монгол ихтэй энэ төр бол зүгээр л юм бэл. Хоёул нөгөө 2 нь цэвэр монгол. Эсвэл нэг нь 25 ч юм уу эсвэл жоохон тойрол үстэй энэ төр байх юм бол бас жоохон хэрэг магадгүй. Тэгээ би бол одоохондоо тэгээгүй л айл болохоор нөгөө монгол ихтэй 50-тайгүй монгол ихтэй 50-тай азар хоёрыг нийлүүлвэл арай бас энэ бэлчээр юунда зүгээр юм болов л гэж боддог. Тэгэд миний хамгийн их асуухыг хүсэж ирсэн зүйл бол унган уралдах сэтгэлтэй буюу уралд сэтгэл зүйтэй тийм адуу бий болно гэж та анх зорилт төвшүүлсэн байсан. За тэгээд би одоо ингээд бас хөдөө аж ахуйн багш нартай ч уулзж जैन зарим докторуудад үржлийн нийтлэн бол үржлийн асуудлаар бас хэд хэдүүтэй уулз. За тэгээд энэ хүмүүстэй ярихлаар ер нь бол яг хуу зориг зүрх тэр уралдах ирмэлцлийн тухайд би яагаад ч ойлгоход бол Монгол адуу илүү юм байна. Ялангуяа манай уралдааны нөхцөл гэж. Тэр сэтгэлийг нь ер нь хэлбэр хийцийн тухайд одоо ингээд гадна одоо гой сайхан болгоод өндөр нам болгоод ингээд өөрчилж болж байна тий. Одоо хүний нүрэн тэр сэтгэл зүг нь яаж илүү хадгалж авч үлдэх юм бэ гэдэг асуудал их чухал юм байна. Таныг яаж тэр адуу уралдах хэрмэлзэлтэй, зориг зүрхтэй энэ нөхцөлд тасан зогтсон би физиологийн адуу бий болгосон юм бэ? Сэтгэл зүг нь бий болох дээр юунд анхаарсан бэ гэж асуухыг хүсэж байла. Тэн дээр анамнлаа бид бас энэ талаар ярьж ирсэн юм аа. Тэг хэл хөгөө олж иддэг. Одоо энэ төрмөл уралдах инстинкт гэхлээр гадаад уурч одоо. Бид нар болохоор сэтгэлтэй адуу гэж ярьдаг байхгүй юу? Тэр нь болохоор одоо төрмөл одоо тийм байгалийн уралдах одоо юу гэдэг юм бэ? Авиасыг өвлцсөн ч байдаг юм уу? Эсвэл одоо ямар нэгэн байд тэрийг бид нар хэлж чадахгүй байгаадсан байхгүй юу? Тэгээд яг би тэр юунд оруулахдаа төрмөл араншин төрмөл уралдах араншин буюу ирмэлзэлтэй гэдэг яг оруулсан. Яг зүгээр хэлвч мөчгийн хүнтэй магна барим нөгөөтэй энтертэй яриад тэгээд зарим хүмүүс маань сайн ойлгохгүй. Одоо юун сэтгэл, юун зүрх, юу яриад байгаа ингээл одоо нэг сэтгэл зүйч юм уу эсвэл нэг хэлвчгийн хүнтэй уулзахаар сайн ойлгохгүй. Тэгээд ерөнхийдөө ойлгох хүрээнийхээ улсуудтай энэ тал дээр ярилцаад ойлгосон байхгүй юу? Тэгээд тийм төрмөл уралдах араншин буюу ирмэлзэл. Одоо уяачд бол ингэж хэлчихэд ойлгож байна. Сэтгэлтэй төрмөл уралдах сэтгэлтэй гэж ойлгож байна. Тэгээ өөр бусад усуд бол энийг өсөө өөр талаар ойлгоно шүү дээ. Тэгээ тийм учраас тийм юг одоо бид тайлбарлах гэдэг янз бүр болоо. Тэгээд би өөрийнхөө бичсэн бүлэгт ингээд хүмүүстэй ярилцсныхаа эцэст тийм төрмөл уралдах араншинтай гэж одоо тийм үг оруулсан. За төрмөл уралдах араншин. За энийг болохоор би юунаас цэвэрсэн англи дурнаас л илүү авдаг гэж боддог. Одоо яг түрүүний хэлсэн миний үгний одоо төрмөл уралдах араншин гэдэг араншин буюу сэтгэл тэрийг яаж юм гэхээр тэрий чинь цэвэрсэн англи дуунд хүн төрлөختөн өөрөө суулгацсан байхгүй. Англи дуу яах дуу уралдах л дуу. Уралдах дуу учраас зүрхэн том. Дотор эртнүүд нь том. Ингэж хүн бүтээсэн дуу байхгүй. Миний одоо тэр яриад байгаа юм тэр англи адуунаас суулгана. Монгол адуу болохоор монгол адуу юм бэ гэхээр чи монгол адуу шүү дээ. Монгол адуу чинь дэлхийд байхгүй дасан зохицох чадвартай адуу байхгүй. Одоо бараг л ганцхан. Басан зохицох чадвар төвчээр тэсвэр энэ төр бол миний бидний төрөний ярьдаг нэг уралдах төрмөл араншин гэдгээс өөр байхгүй. За энийг би нэг жишээ хэлье.
Энд Федерико Тезогод одоо дэлхийн одоо хамгийн супер бридер Итали хүн те Италийн парламентын гишүүн болсон сүлдээ. Одоо Алберт Нерко гэдэг газрыг бий болгосон хүн шүү дээ. Тэр хүн бол тэр хүний нэг хоёрхан ишлэл байгаа юм л да. Нэг дээр нь бол би одоо нэг нь бол манайхан бүгд мэддэг. Цэвэр зүсний англи одоо энэ хурдаад яаж бий болгосон бэхээр хүн урчилсан харсан юм зураг сэтгэлд нь ч юм уу зүрхэнд нь ч гэдэг юм уу компьютертай ч гэдэг юм уу ингээд бий болгосон зураг байсан учраас бид өнөөдрийн энэ адууг бий болгосон. 21-р зууны юм уу 20-р зууны адууг бий болгосон. Тэрнээс үс зүгээр дуртай мэрэгжлийн зоотехник ч юм уу тийм бүтээгээгүй. Тэр хүн чинь зоотехник ч юм биш шүү дээ. Тэр хүн адуунд зүрхсэглэх гэсэн хүн байсан учраас тэр хүний нүдэнд мэлми дотор нөгөө бий болох хэвээр адуу байжсэн учраас тэр адуу хурдаад бий болсон гэсэн утгатай тийм юм манай хүн хэлсэн байдаг байхгүй. Яг тэрнтэй адилхан дахиад нэг үг хэлсэн байгаа. Тэрийг би сая их нэртэйгээ охинтойгоо ингээ орчуулах гэдэг англиас орчуулах гэдэг. Зөндөө юм болж нэг юм орчуулсан болсон өөрсдийнхөө хэмжээнд. Тэгээд яг одоо битэрийн энэний хариулт. За адуу тэр тезогийн үг л дээ. Адуу хурдлна гэдэг бол тий одоо төвчээрийг харуулна гэж байна. Адуу хурдлна гэдэг нь төвчээрийг харуулна. А төвчээр гэдэг нь эсэргээрээ бол хурд биш ээ гэдэг. Хурд биш юм а гэсэн утгатай үгийг бид гурав арай ядан орчуулсан. Тэр яг бид гурвын санаагаар одоо миний санааг голчлоо шүү дээ. Нөгөө хоёр маань намайг бол англилтэй хоёр чинь. Миний санааг голчилж одоо миний санаанд ойртуулж гаргаж байгаа тэр. А хурд гарахын тулд төвчээр хэрэгтэй байхгүй юу? Одоо амтныхаа тухай ярьж ш саяны битэрийн нөгөө аран шин гэдгийг. А эсэргээрээ төвчээр гэдэг нь бол хурд биш шүү гэдгийг хэлсэн байхгүй. Тэгэхээр одоо битэрийн төрөүний ялгаа хоёр өөр байгаа үстэй. Тэсвэртэй, төвчээртэй, бэлчээрээр явах чадвар төрөмөл нөгөө нэг уралдах инстинкт буюу аран шин гэдэг юм чинь өөр ихгүй. Тэрнээс одоо би Монгол одоо тэр нь Монгол дунаас би бол манай эрдэнэтэд ч юм уу дэжхийн улсууд дандаа л тийм ярьдаг. Уралдах ирмэлзэл буюу тэр одоо төрөл гаргах төрөмөл юм өтрөх гээд шүү дээ. Тэр адуунд цуснд нь байгаа юм яриад байгаа байхгүй бид нар. Олдмол ч юм өөр юм биш. Төрөмөл гэдгийг л хэлээд байгаа байхгүй. Төрхтөл уралдах гэж төрж байгаа адуу чинь тэр англи адуу тийм адуу бий болохын төлөө тэр англи одоо хүн төрөлхтөн чинь зүтгээд одоо энэ цэвэрчний англи адууг бий болгож чаддаг байхгүй. За би яг таны сайн ярьснаас ийм дүгнэлтээ буруу зөв мэдэхгүй байна. Англи Монгол адууны релиз нь одоо релизжүүлэг хийлээ шүү дээ тийм ээ бид нэр релизжүүлэг. Тэгэхээр энэний үр дүнд Монгол адууны төсвөр төвчээрийг аваад англи гэдэг юм одоо цэвэр цусны адууны тэр уралдах хэрмэлзлийг аваад нөгөө уралд төсвөр төвчээртэй уралдах хэрмэлзэлтэй хурдлах чадвар өндөртэй адуу төрөх магадлал илүү өндөр юм байна гэж бусад үлдрээсээ. Яг хөө тийм л одоо байгаасаа л гэж хүсдэг байхгүй юу? Бүх адуу үржүүлэгч хүн болгон. Тийм адуу одоо жишээлбэл одоо бидний одоо дугаарч бандгаа оноо манлаа бид хэд ингэ суул энийг шууд автоматар ойлголцсон шүү дээ. Яг тэрэн шиг одоо тийм одоо адуу төрөөсөө л гэж одоо бид нар өнөөдөр хүртэл зүтгэж байгаа байхгүй. Тийм адуу бий болсон. Яагаад энэ нэгдүгээр энэ их сонирхолтой байсан. А нөгөө талаар яагаад асууж өгнө гэхээр та өөрөө одоо мэдж байгаа уяачдууд адуунд сэтгэл суулгах гэдэг зүйлийг маш их ярьдаг болсон. Уралдах хэрмэлзэлтэй бол сэтгэлтэй болгох хэрэгтэй байдаг юм а гэдэг ингээд. Тэгэхээр тэр нөгөө бий болох гэдэг зүйлийг төрлөхөөс нь яаж бий болох вэ гэдгийг танаас асууад. Би нэг төрснийхэн дараа суулгах биш төрөлхий өгөгдөлнө гэдгийг. Тийм тэрийг би тэр нөгөө цэвэрчний англи адуунд угаасаа байгаа тоххой тэр чинь. Хүн төрлөختөн одоо 7-800 жил энийг бий болгоод. Одоо ингээд тэр адуунд суудсан. Уралдах хөлн бүтнүүд нь хардаг байх юм бол уралдана. Холын зайд уралдах багцгүй ойрын зайд уралдах гэж гэдэг. Уралдана. А тэгээ эн чинь угаасаа тийм учиртай байхгүй цэвэрчний англи адуу чинь одоо жишээлбэл одоо нэг тодорхой хэмжээний оноо авч ийж маш өндөр үзүүлж ийж азаргуулах хэрэгтэй. Ихэн ч мөн адил. Их нь бол одоо эсвэл нөгөө нэг өөр одоо маш хангалттай удмыг хангасан байх эсвэл ахаад амар өндөр амжилт үзүүлсэн байх ийм хоёр үзүүлэлтээр их нь сонгогдож байгаа бол ер нь л шууд өөрийнхөө уралдсан амжилтаар л өөрийнхөө үр төлийг үлдээх баталгаажил таав штэ цэвэрчний англи.
Энэ үржилт одоо үржлийн гэдэг юм зохистой бодлого явуулахад адууны тоо толгой чухал уу? Чухал манай жишээлбэл нэг эрдэмийн ажил хийхэд одоо судалгааны ажил хийхэд 700-аас 1000 хатууд орж байх хэрэгтэй гэж тэгчихсэн. Тэрнээс хойш бол ангалтай цөөсөлтөө одоо манай нутгийн бэлчээр манай энэ бас бэлчээр юм алгаа тэгэл дээрэс нь нутаг орон одоо тэгэл энэ цаг уур уусаас жоохон авчиад бид чинь их олон байх боломж байхгүй. Би тэр талдаа байгаа л та нэг олон болох шаардлагагүй юм гэдэг. Тодорхой тоонд бариад. Тий. Үржил хийхэд үржлийн одоо бас зохистой бодлого хад ер нь адууны тоо азрахгүй за гүүний тоо толгой хичнээн хэд орчинд бариул илүү боломжтой байдаг. Хит цөөхөн бол бас болдгүй юм байна гэж ойлгоод байгаа шүү. Тийм тэгээд яг хөтэ зүгээр нөмрөөс уралдах улсууд болно шүү дээ. Тодорхой хэмжээнд байж тэр чи одоо үржил тууштай их хүнд бол тодорхой одоо үржүүлж өөр хооронд нь нийлүүлэх тийм гарна шүү дээ. Тэг нэг 60-70-аас дээш байхгүй болохгүй гүүнүүд нь. За эцэст нь ингээд та судалгааны хэдэн жил судалгаа хийж байгаад энэ докторийн зэрэг хамгаалсан бэ та? 9 жил орчим. За докторийн зэрэг хамгаалаад бас нэлээд хэдэн жил болчихлоо. Одоо энэ дор бүрний адуугаа сайжруулах үржүүлээ гэд ер нь л одоо бараг толгойтой болгонлын тэндээс цэвэр тусны азар одоо магадгүй заримнууд минь мэдхгүй дам сонсоол энэ төр аваад ирж ийн л азар зарим нэг нь яагаад одоо ер нь бол энэ эрлиз одоо очоогүй газар бүс нутаг гэж байхгүй. Би Монгол улсыг бас аймагуудын сумдын төвшин тойрдог Хөвсгөл аймгийн цагаан нуур буюу бүр цаатангуудтай тэр сум дээр хүртэл очсон л байж. Тэгэхээр үзэхээр бол нэлээвээрээ тарчаа гэж үзэхээр. Ийм одоо тодорхой хэмжээнд үржил хийж байгаа энэ хүмүүс өөрийнхөө туршлагатаар үндэслээд за залуучууд ийм юм дээр алдах боломжтой байдаг юм аа. Энэ алдааг битгий давтаараа ингээрээ гэдэг ингээд бас морины дээд цалтны хувьд доктор хүний хувьд зөвлөвөл. Тийм яг уу би бол одоо чадхаараа зөвлөгөөхөө боддог л да залуучууд. Тэгтээ бол одоо би нэг амир ингээд бүгдийг ингээд яатсан юм биш. Энэ чинь одоо бидний бий болгоод байгаа энэ юм чинь хамгийн том зохицуулах гэж байна байгаль. Байгаль угаасаа нэг зохицуулна. Энд чинь хэр хэмжээнээс хиччүүл зохицуулчихна. Тийм учраас тэр одоо манай Монголын хамгийн хүйтэн хэсэг одоо ингээд энэ дулаахан таата одоо үржүүлэхэд таата хэсэг гэл манай нутагчин бүс нутгууд байгаа шүү дээ манай Монгол орны. Тэр нүрэндээ таарсан л боломжийн үржлийг л хийх хэрэгтэй. Тэгэхгүй одоо Сүхбаатараас гүү аваад дахиад нэг цэвэр газар авчих юм бол одоо төгслийн цагаан нурч гэдэг юм одоо тэр цаатан байд цаа байдаг газар хэцүү гэж магадгүй шүү дээ. Тийм учраас жоохон тийм одоо нутаг орныхоо бүс нутгуудынхаа онцлогийг харж үржлээ хийвэл бас зүгээр. Тэгээд одоо миний яриад байгаа шиг тэгэл сайн азраг сайн гүнээс л хурдаад байгаа шүү дээ. Танах ерөн жилдээ хичнээн унаг гардаг байна. Ямар ч нэг удаад унгаа адууны дуудлагууд нэг байна уу? Тий. Дуудлага худалдаа зохион байгуулсан. Тэгэхэд хичнээн адуу оролцсон17 байна. ад үзэрсэн. Тэдгээр маань ер нь яаж тавьж байна? Тий. Улсын нааданд төрүүлсэн, бүсийн нааданд хэд дайрагт төрүүлсэн 90 адуунууд. Охин адуунуудаас нь яаж байгааг нь мэдэхгүй байна. Одоо тэр улсууд нь холбогдоогүй. Улсын нааданд дааган төрүүлсэн. Одоо энэ буянтайгаа үйдэг тэр халтар хөрөө хоёр чинь нэг нь 3 нэг нь 4 мөрөө харагдсан баха. Та одоо нэг ийм үг хэлжсэн. Энэ одоо буган хэрийн талаар бас ярилцахгүй бол бас дээр нэвтрүүлгийн цаг багш гэсэн болохгүй байх гэж бодож байна. Ер нь бол анх би тантай танилцахдаа хэр мөрнитэн талаар асуух гэж л одоо уулзж байсан. Та энэ ингэж хэлсэн байдаг. Эр хүний нэг насанд тарах сайн адуу надад заяасан. Тэгээ яг би өөрөө бол айрагд бол чадаагүй гэж. Тэгээд хэр мөрөө бол та хамгаа хийцээ адуу. Үнэхээр одоо онцгой төрсэн адуу байсан гэж. Одоо ингэж үзэхэд хэр мөрөнд одоо тэр сайн адууны ямар шинжүүд нь байсан юм бэ? Та одоо тухайн үед юугаар нь тэгж дүгнэжсэн бэ? Тийм ерөөсөл тийм уралдах одоо бидний ярьдаг төрөний төрөмөл араншинтай л адуу шүү дээ. Тийм яаж ч буруу зүв байсан гарч марахгүй. Тэр чинь үйл хаврын цагт нэг жоохон айжхан байгаад дий. Ерөөсөө явдггүй. 100 болохоор тэг ярилцсан хурдан болчихдог. Тэгээ тийм хэрнээл зүгээр л яваад энэ дээр замаас гарахч байдаг юм ийм тийм янз бүрийн шалтгаан хэлдэг одоо тийм төрмөл уралдах инстинкттэй Монгол ад байхгүй. За тантай байлцах дараагийн нэг сэдв болохоор та өвгөн ноён хардалж инжин байс гэдэг хүнийг бас нэлээ ойроо судалж энэ хүний үйл хэргийг залгамжлуулах тухайд одоо нийт түгээх тухайд нэлээ анхаардаг. Ер нь баг өвгөн ноён судлаач гэж хэлж болохоор хизэнээс энэ ажлыг эхлүүлсэн юм бэ? Би бол өвгөн ноён судалдаг хүн биш юм. Баяр магнаага ч өвгөн ноёныг судалдаг. Тийм баяр магнаагуудад. Дараагийнх нь чинь ойролцоо магнаахтайгаа ингээд байнга ойролцоо надуу малны талаар ярьдаг. Би тэр хүнээс бас жоохон
үлгэр авдаг. Тэгээд тийм хүн байгаа. Тэгээ Магнаах маань энүүгээр одоо эдний одоо түүх ухааны доктор хамгаалсан. Тэгээд морин дуртай хүн болгон л өгнө энэ л нэг мэдэхгүй бол угаасаа болохгүй л дээ. Одоо бидний л одоо надууг сайжруулах, бий болгох, одоо надууны бүртгэл, өнөөдрийн бүртгэл энтрийг одоо баг хийсэн анхны хүн шүү дээ. Тэгээд дээрээс нь тэр чинь Эрдэнэтэн зураач одоо юу гэдгийг тэр чинь зүгээр нэг одоо төвд санскрит хэлтэй тий зүгээр одоо тийм зүгээр нэг тийм оршин юм биш шүү дээ. Энэ зүүнтлэг хариуцсан цэргийн жанжин хүн байсан. Тэгээд тэр хүнийг зүгээр яг хуу азарл би Магнаахаас ингэж ингээ ойр дотн мэддэг болсон хүүхдүүхийг сонссон. Тэгэл тийм болоод бид энэ байж исэн чинь Магнаахтай нөгөө нэг Ноёнбимба гэдэг манай аймгийн ах хоёрыг энэ өвгнөөний сан байдгийн маа энийг яагаад. Тэгэл бид яагаад аваад одоо тэр Хинтээ аймгийн төвд өвгнөөний өшөө босгосон байсан байгаа ч тий. Одоо тэгээд тэр нөгөө юуны морин шүтэн биш өөр хангаа. Тэрэн дээр өвгнөөний өшөө босгосон. Өвгнөөний яг баримл байгаа ч тэр нөгөөдөл нь тэр тарган банд тэгээд өөр хангаа үнэ тий. Гэх мэтчлэн тэг яг энэ залуучууд сонирхсан улсуудад хүүхдүүхийг ярьж өгдөг. Тэгэл яг Магнаахтай энэ суухаараа тэгэл өвгнөөний тухайн наацаана гэл ингээл ярьж судж яаж идэг. Тэгээ энэ залуучуудад тааралдвал түгээдэг тийм л ажил хийдэг. Тэр тал дээр зүгээр тийм хобби маягаар. Хобби ч биш зүгээр л одоо нүүр харж учраагүй ч гэсэн одоо шүтэж биширдэг хүний маань нэг байхгүй. Таны одоо энэ үржилсэлийг одооны үржил хурдлах чадварыг сайжруулах гэж үржил хийдэг болсон. За арга барилч гэдэг юм уу? Бусад юмнууд нь би бас өвгнөөс үлгэр авдаг болов уу гэж бас боддог. Одоо яг тийм тэгж хэлж мэдэхгүй л дээ. Зүгээр яг би өөрийнхөө санаагаар л муу цус оруулахгүй л байх хэрэгтэй. Одоо энд чинь амар олон хүмүүс л шүү дээ. Дугуйраа, Бандгаа, Гамбат тэгэл одоо бид нар чинь нөгөө анх нэг усууч нийлэл морь ирдэг байлаа шүү дээ. Тэгэл тэр олон дундаасаа бодоод ахаар чи нэрээ удамтаа л илүү юм байна. Тэгэл анх хүн бодно үстэй. Тэгэл удамтаа юм хөөдөлцсөн явсаар байж тал тэгэхэд энэ адуу маань боломжийн болцсон юм шиг санагдал. Тэгэл одоо тэгээд энэ дэр юу хэрэгтэй гэвэл тэгэл нөгөө хөгшин хөвөө Монгол азруудыг улс дайрхсан Монгол азруудыг авал үржил. За бэлэгдэмрэл тодманлын хувьд бол хүлээж хүн доктор тодманлаа уучраас гадна за волейбол спортын мастер гэдэг үл хин мэддэг баг. Бас нэг юм байгаа. Одоо таны ер нь покер тоглодгүй хүн гэж манай морьныхан дотор бараг байхгүй. Бараг өстө толгойтой хүүхэд хөгшчүүлгүүл тоглож байгаа. Та тэгтээ энийг нэг спортын зэрэг гэдэг юм уу бас арай өөр төвшин тоглоод Европын покерын аврагсан гэж дуулжсэн юм. Тийм. Энэ талаар бас байна. Тэг яг зүгээр л ер нь зав гарвал тоглолт юм аа. Гэтэ би ер нь казинод ороод казиногийн тоглоом тоглохгүй одоо кэшгийн буюу ингээд хүмүүс хоорондоо покер тоглохгүй зүгээр тэмцээнд нь л тоглоно. Зөвхөн тэмцээнд. Танаас өөр ингэж одоо яг тэмцээнд оролцох хэмжээний хүмүүс байдгүй манай үеч донд. Одоо мэдэхгүй би яг ингэ тэмцээнд оролцдог хүмүүсийг мэдэхгүй. Хэд онд Европын аврагсан юм? Жил 20 мөр лөө 19 20 саяхан юм биш үү? Бас нэг 2 3 жилийн өмнө. Наад чинь бас олон жил тоглох шаардлагатай. Сурахын тулд ч юм уу эсвэл төвчээртэй байхын тулд ч юм. Төвчээртэй эсрэг тоглогч үнэлэх үнтрийг хэлтэл жоохон тийм юм. Суралцах хэрэгтэй юм шиг л. Манайхан бас ер нь бол бүгдээрээ л тоглодог. Тантай хамт бас тэмцээн уралдаанд явдаг хүн байд юм бол өгсөн мэдээллийг танаас өөр залуучууд бол байгаа л да Монголд. Өөр мэрэгжлийн покер тоглодог. Мэрэгжлийн тоглогч нар гэдэг хэвгүй тийм улсууд бол байгаа. За тэгээд энэ удаагийн маань нариулагч маань бас цаг хугацаа нэлээд явсан байна гэдгийг сануулж ах шиг байна. Тэгээд энэ удаагийнхаа ярилцлагыг түрээж аргая. Бидний урилгыг хүлээж авч асуудад маань хүрэлцэн ирж сонирхолтой сайхан ярилцлага өрнүүлсэн тод манлаад баярлалаа. Дараагийн ажилд намжилт хүсье. За та бүхэнд ч гэсэн баярлалаа. Малчин телевизийн хамт олон энэ юунтаа нэвтрүүлэгтээ урьж оролцсон гэсэн маш их баярлалаа. Та бүхний цаашдаа ажил үсэлж гсэн өндөр амжилт хүсье. За баярлалаа. Эрдэмт байж дэрэмгийн хөлгүүд цуврал нэвтрүүлгийн ээлж дугаарын зочноор Монгол Улсын тод манлайвч банзрагчийн бэлэг дэмрэл өргөдөн оролцлоо. Бидний ярилцлаганд анхаарлаа хандуулсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.